Зохиолч Д. Мөнхбаатар. Гээгдээгүү бөгж өгүүлэлэг. Намрын дунд сарын шинийн 17. Өлзий хишиг оршсон энэхүү сайхан бэлэгт өдрийг товлон хурмын бэлтгэл базааж өдөр шөнөгийн бүртэлцөөр нуруу юугаан чилээсэн 80 гаруй настай буурал шинэ гэрийн хоймор эзлэн нам байж сэтгэлэн мянгантай амраан суулаа. Ядарч туйлдсан боловч баярлаж догдлохыг хослуулан найрын шүүганд сэтгэл эвлэж эрхэм зочдыг тойруулан харж идэ будаа зооглон эрхэмсэг хүнд итгэлтэйгээр тухлан суугаа тэр хөгшин энэ найрын чимэг насны хувьд тэргүүн нь байв. 80 гарсан энэмгэн ёстой л хүн шиг амьдарч хүслэн гүйсэлдүүлсэн гэхэд болохоор сэтгэлийн хайлан хүмүүний дээд ажээ. Нутаг усныхан төөнийг буурал ажаа гэж авгайлан хэн хүнгүй хүнд итгэх бөгөөд тэрээр бүгдийн ээж нь болж үгээ захин гараан сунгаж суудаг буурай байв. Шинэ гэрийн эзэн Эрдэнэсэн 20 гаруй насны хархуу бөгөөд өргөмөл хүүн билээ. Өдийн наслахтаа нартын тавиланг сэтгэлдээ эргшээж наан цаатай амьдралыг бодолдоо чагталсан сүрхий чамбай хөгшин аргагүй л нэг ёох гэж суугаа харагдана. Эмгэн эхийн завраар нэг бүрчлэн зүтгүүлж нэгд нэгэнгүй боогнуулсээр шив шинхэн агаад тогтохтой сайхан гэрийг төхөөрж дутуу хөтүү юмгүй шинайл сүмбэрлэн босжээ. Аягны алчуур халбаг шанаг арга хөөхнөөс ихлүүлэн айл гэрт хэрэггүй юм гэж нэгээхэн ч үгүй. Авдар савыг нь дээл хувтас хоргой торгоороо дүүргэж эмээл хазаар сур ногт гээд эдэлгээ хэрэглээ болох бүхий л зүйлийг дутаалгүй бэлдэжээ. Найрын өдөр хуран цугларсан өргөн олон ийхүү гэгээ татуулан тохидсон шинайлын галголомт бадран асхыг харж суугаа ажаам. Эрдэнэ сангийн сүйт бүсгийн эднийхээс холгүй. Буурал ажаагийнхтай айл сайхалд олон жил явсан дөвчин өвгний гал дээр гарсан ганц цай охинтой сэтгэл зүрхэн холбон туурга тусгаарлаж буй билээ. Буурал ажаа өвгнийгэн амьд сэрүүн явахт нь дөвчингийнхтэй айл сайхалд нутаглаж хангаан дэнж голын хөвөө зэгснүр зэрглээд тал цан хүрэг савсан өвлжөө бууц цагаан манан татсан намаржаа нутаг ер нь л хаал болох хаяа хамраа хатхан айлсаж иржээ. Аргадаж ухааруулах ардын дуугаар эхлэн шурхайлсан сайхан найр. Цээж дүүрэн халигаатай энэхүү найраас 10-аад жилийн өмнө болсон нэгэн явдлыг бичигч бэбээр хүүрнэн өгүүлье. Уншигч авхай та таалан болгооно. Буурал ажаа 70 гаруй настай л байж дөвчин өвгнийд мал хуй гэр орноон захиж үлдээгээд хотод биеэн үзүүлэхээр зүтгүүлсэн сайхан эмгэн баг хөөхнээсээ зүүгдэн халаг ээжи ахаа гэж уулга алдан урагш хоошон гიშгэлсээр хотын төв гудамжинд орж ирлээ. Чихэд өжрөм шуугаан олон хөлийн зөрөлдөн машин тэрэгний холхион дундаас нэгэн өр өвтгөм жигтэй зүйлийг олж хараад буурлажаа гайхан мэлмэрч халаглан шогшров. Жам мэдэг хийгээд ариун гангийн аястай сайхан үнэртэн биедээ сингэнүүлсэн баг хүүхнийхээ бүдүүн бугуунаас тас атхан бараг нүдэ анин шахуу алхаж явсан буурлажаа гуйлга гууж суугаа нэгэн хүүг харангуутаа зүрх нь зогсчих шахжээ. Намар орой болж анхны цас орсон сэрүүн цагаар хөдөөнийхэн болон хөвөнтэй дээлтэй хон молд явахтаж бараг даарахаар үе байсныг яана. Нэгдсэн эмнэлгийн ард талын төв замын нүхэн гарцын яман дээр 13 насны хүү шар торны амыг дэлгэн хүйтэн гантэг чулуун дээр бөксөөрөн суугаад өвдгөө тэврэн зөөрөмлөж байгаа харагдав. Ганц дан навсархай ноосон цамцны цаанаас туранхай борхуу зүгээ нугдайлган 2 гар өвдгөө дэрлэн нам унтжээ. Шар торонд нь 10-аатхан 5-тын 3-4 20-тын дэвсгэрт байгаа бололтой. Буурал ажаа хүүхнийхээ гараас тахир тоогоон сух татан суллаад хүүгийн өмнө очив. Хөвөнтэй дээлнийхээ гадуур хоргоо амжиртай хөр мөмсүүд халууд өгөж яваа буурал самган нэмгэн хувцастай дагжин суугаа тэр хүүг хараад голоос даарах шиг болжээ. Хүү минь ээ чи чинь осголоо байна шүү дээ. Өмсөх хувцасгүй юм уу? Халагаа. Тэ яадаг вэлээ? Гэх чимээнэр хүү гинт сэрэн эрүү амаа хавралдуулан уугаад суухад минь урам сэргээсэн уугуул нутгийн минь амт тайхан цай олон түмний минь ундаан болсон орчлонд ганцхан ээж минь чансан цай гэж өргөлжлүүлэн дуулж эхлэв. Эмгэн бүр гайхшин баран
Хошон ухарч хүүг нэвч шувт ажиглан харснаа нулимс унган сэтгэл нь өмрөв. Хүүгийн дүрлэгээр алаг нүдэнд далдын гуниг хэдийнэ сууж цэгэн зовлон шигдэн хурсныг гэр хаймгэн юу сандах билээ. Алив хүү минь бос. Ижийн цай хоол авч өгье. Наад тортой юм хомчих. Гэд эргэн тойрны орчныг нэгжин харснаа хүүхэндээ дулаан газар хоол цайны гуанз энд байдаг биз дээ. Гэхэд хүүхэн нь их рүүгээ ярвалзан зөөлөн гихч нударснаа. Ээж минь дээ. Энэ хотод ядуу хүнийг хинч хоололдоггүй юм. Хооллох байтугай холуур тойрон өнгөрдөг юм аа. Аливаа явцгаая. Гэж зөрөлдөн өнгөрөх хүмүүсээс ичиж эмэгнийг татан чангаав. Юу гинэ? Харнылхаас чинь би чамайг моомон үлгүүлж өсгсөнсөн. Ээжийнхээ өмнөөс төмөр шиг хүүтэн үгээр цоргиж хэлхийг хинч хамт заагав. Яасан муухай хуурсан хүн бэ чи? Гэж хүүхнээ зандрав. Өнөөх хүү тэр хоёрыг ээлжлэн хараад гайхшаа баран димийл бүлтэгнэж байх хооронд эмгэн түүнийг шавдуулан за бос хүү минь эмээн сайхан хоол унд авч өгье. Эвээ минь гэд цэлхүүтэн гараас нь хөтлөн шатаар өгсөв. Хүүгийнт цэхэрэн эмээ тэнд хоолны газар байгаа гэхэд эмгэн за сайн байна. Миний хүү дагаад яваад байгаарай гэлээ. Гуйлагчин ирээгүй хөтлөн цайны газар орж яваа ээжийнхэн араас хүүхэн нь дагахта дотроо ихэд дургуйцсан. Ээж мөн ч дураараа хүн шүү. Хөдөөнийхэн бүдүүлэг гэдэг нь тамтаггүй хүмүүс юм аа. Юрдөө юм үзээгүй. Гэж шилбэлзэн алхасаар араас нь орж зайдуу хол суугаад цонх руу ширтэн хүлээв. Миний хүү сайн идэж уугаад дулаацаад ав. Хэдэн настай билээ? 13. Миний хүү энд удаан сууж болохгүй. Даарч бэрээд өвдчихөн шүү дээ. Эмээн хүүдээ мөнгө өгнөө. Гэр рүүгээ шууд хараарай. Хүүгийн нүдэнд гуниг зэллэн уртаас урт шүүрс алдснаа. Эмээ би аавгүй болсон. Ээж маань архи хуудаг. Нэг ахтай суух гэж байгаа. Арх уугаад хуйлаа намайг зоддог гэж хэлв. Эмгэн хүүгийн яриаг сонсоод бондгос хийтэл цочжээ. Хүүхнээс нь дор хатуу сэтгэлтэй хүн бас байдгийг сонсоод бүр халаглан гайхав. Димийл холоос чих тавин суугаа хүүхэн рүүгээ горилсон нүдээр сүхрэн харлаа. Хүүхэн буруу тийш гэлбэлзэв. Халаг гэж. Одоо яандаа хүү минь. Арга мухарджээ. Зөөгч захиалсан хоолыг авчирхад хүү аяхтай халуун цайг ойчлохын хамаар хар хөлсөн цутгаж тавагтайг халбагдан идлээ. Хүүхэн нь ихийгэн татаж чангаан. Одоо бид хоёр эмнэлэгт үзүүлэх ажилтай байна. Чамтай ярьж суух завгүй. Чи хоолоо идэд харин уу, нөгөө газраа очоод суун уу бидэнд хамаагүй. Энэ эмээгийнхэн ашлалд баярлаж яваарай. Гэхэд буурлаж гараа суух татаж аваад хүүхэн рүүгээ муухай харснаа өврөн удлан цоохор даванд боосон мөнгө задлав. 3 ширхэг 20 мянгатын дэвсгэрт сарван. Миний хүү үүгээр хүрэм бас гутал авч өмсөөрэй. Эмээгийнхээ насыг аваарай. Чи том болоод сайхан амьдрах хүү байна. Бурхан чамайг түшиж эвээг. Гэхэд хүүхнийх нь нүд орой дээрээ голлон ухаан алдан унах шахжээ. Та чинь зөнөөд бүр галзуурчээ. Яасан гэж ийм их мөнгө өгч байдаг юм бэ? Гэхэд ихэнэ чи бүр шулан болчихч. Өдөр бүр аяг хоол хармалахгүй өсгсөн сэтгэлийн минь ийм муухай хүйтэн үгээр хутгаж байгаа хүн үү чи? Ачлалыг минь бодож байгаа чинь энэ юм биз дээ гэвэ. Хөөхөн хүүгийн нулимстай нүдэнд суудан оч гэрэлтэн баярлаж аашмуутай ихчийг булаахаас зөртөн мөнгийг шүүрэн аваад халаасандаа хийв. Цайны газрын ажилчид гайхан харж байх хооронд эмгэн хөөхөндөө чирэгдэн хаалгаар гарчээ. Чи бүр шулан болчихч. Таан чи яав да? Үр хөөхөдтэй хүм биз дээ. Ядуу хүн мөнгө өгвөл буян заяад оройтно гэдэг шүү дээ ээж минь. Харамч хүний амьдрал уруудан доройтдог гэж дуулснаас биш өглөгч хүний заяа доройтдог гэж талан наслахта дуулаагүй билээ би. Хөөрхий хүүгээс болж тар тур хийсэн их охин хоёр бие биедээ тунж ихэд янзгүйхэн дуу муутай явсаар өдөржин дугаарлаж хаалга гууд сахиж хагаста туу үзүүлээд оройхон харьцгаав. Маргааш өглөө эртлэн эмнэлэгт очиж мөн шинжилгээ оншилгоо эмч домч гисээр үдээс хойш болголоо.
Эмилийн урт талын жижиг цайны газарт орж хөлөө амраан аяг цай ууж суудлаа өчигдөр тааралцсан хөөхөн хүү шинэ хүрэм дулаан гутал авч өмсөөд нүүр гараа авгаан өс толгоогоо янзлуулчихсан бөөн инээд хөр болон үүдээр орж ирэв. Эмгэн хүүг танин уулга алдан баярлахад хүүхэн түүнийг таньсангүй. Сайн уу эмээ? Таны би сайн байна уу? Шинжилгээнүүд нь зүгээр гарсан уу? Ашиггүй. Овоо сайн байна. Эмээ нь хөдөөний хүн байгаа юм аа. Нөгөө өдрөөс буцна. Эм бичүүлж аваад буцахаар боллоо. Ямар сайн бэ? Би таныг эрүүл байгаасай гэж залбирч байсан. Таны мөнгөөр үүнийг авч өмслөө. Танд баярлалаа гэж хэлж чадаагүй юм аа. Тэгээд л дахин эмнэлэг дээр ирэх бах таа гэж бодоод өглөөнөөс хойш хүлээсэн. Цайны газар руу явж байхыг чинь цонхоор хараад л гүйж ирлээ гэв. Хүүгийн гин томоогүй занг эмгэн өхөөрдөн зүгээр дээ хүү минь. Надад талархах яах вэ? Хичээл номоо сайн хийж ээж аавдаа туслаарай. Энэ л чухал шүү. Гэхэд хүүхэд нь хүүг дахин гуйлга гуйх байх гэж эмээсэндээ. За дүү минь баярлалаа гэдгээ хэлсэн бол явж үз. Гэхэд хүү баярлалаа эмээ гэж санаа алдан хэлээд өөдрөө урам муутайхан алхав. Эмгэн жаахан сууснаа. Тийм бүр их ядарч туйлдсан хэцүү амьдралтай хүү байна. Ихэд орооорсон амьдрал нь энэ хүүхдийг хэдэн зэрэг нухлан бүр сөхрүүлсэн бололтой. Би ер нь ихтэй нуулзаад буцнаа. Гэд шийдмэг босчээ. Эмгэн ухасхын гарч хүүг дуудав. Хүүхэн ихийгээ хориглох гэснээ болон дэмээл араас нь даглаа. Миний охин дагаад яв. Ижийн маргааш нөгөөдөр буцаад л явчихна. Дахиж чамайг зовоохгүй. Энэ хүүгийн ихтер очичхоод л хідэн үг захиж хэлмээр санагдаад байна. Тэгээд гэртээ харьцгаая гэд хүүхэн рүүгэн гуйсан харцаар ширтэж уруулан өмөлцүүлжээ. Тэд такси хөлслөн жалга гүүрээр гатлан явсаар хотын захын нэгэн айлд ирлээ. Гэр доторх арх тамхины ихүүн үнэр ой гутан бөгөөд ингэр заамаа ил задгай тавьсан залуухан эмэгтэй караад эмгэн муужран унах төхөв. Бүсгүй хүн согтуу хүлчүү балмад догшин байхыг өдийн насалтлаа огт харж байсангүй. Урт ургасан хумсны үзүүрт нь өлөн хэр харлан харагдаад гарт нь гойдсон гимээр ганхан энжүүр аман даазун утааг нь суунуулуулан үлэнгээ. Чи тийм сайхан сэтгэлтэй самган юм бол хүүг минь аваад өсгөлтөө. Би тэжээж чадахгүй нь тодорхой. Нэг газар явж байгаад л хөлдөөд өгчихвөл яалтай билээ гэлээ. Хинтээ ярьж байгаагаа мэдэхгүй шахам согтуу бас сүрхий ороолгон үхтэй бүсгүй байлаа. Согтуу сэрүүн алин цагтаж хэлэх үгэн онож байгааг харахад орчлонгийн муусаа эмээг бишгүүдэн ихийг үзэж тулсны дохиожээ. Хоймрын орон дээр унтаж байсан хууд сахалтай лужирээр босож хүйтэн ус залиглан уулаа. Тэрээр дотроо энэ хүүхэд орон гэргүй тэнэж яваад хаа нэг газар осгоод өгчихвөл би л цагдаад баригдан бөөн асуудал үүснэ. Эмгэнд өгөөд явуулчих бол буруутахгүй. Надад л амар биз гэж бодсноо. Эмээ минь дээ та үсээ дэвэл хавар дулаартал гэртээ байлгаад бусааж болон шүү дээ гэхэд эмгэн хүүхдүүд минь намайг та нараа буруу ойлгоод байна. Би хүүгч нь авах гэж ирээгүй юм аа. Хотын төвд даарч бэрээд сууж байхад нь өрөвдөөд 5 үг сольсон. Миний хүүхдүүд ийм сайхан залуу насндаа арх тамхинаас хол байж үр хүүхэдтэй анхаараач дээ. Хэвээ. Нийл хаймтан ээр гадаа хүйтэн нойтонд хоол ундгүй хэцүүдэн шүү дээ гэв. Хүү ихийнхэн дэргэд очоод амжилангуйлаа. Ээжээ би нэмээтэй өвлийг өнгөрөөгөөд хавар эргээд ирээ гэхэд ихэн тэгээ тэг. Чамайг сургуульд суулгах мөнгө ч байхгүй. Гадуур дэмий тэнэж байхаар тэрэн дээр гэв. Эмгэн гэнти энэхүү асуудалд бүр балмагдан хүүхэн рүүгээ том харав. Хүүхэн өөрөө л мэд гисэн шиг айлын үүд рүү харцаа төөрүүллээ. Өөр өвтгөм дүр зураг орон гэрийн байдлыг эмгэн ажиглан гайхаж зогссноо хүүгийн гордож гуйсан торомгорнуудыг хараад зүүн талын орон дээр очиж суув. Хүүгийн хой даав төрүүлсэн их хоёртой нийлэн далангуй ярьж хөөрөөд янтан тохирч аваад хүүг хөдлөн гэрээс гарчээ. Арх тамхины ажилдаа яарсан хүмүүс тэднээс салахын тус. Эдшний цагаар 3 богийн мах явуулнаа хүүхэд. Наад арх тамхи болоорой та нар.
хүүдээ санаа зовлтгүй дээ. Гэсээр гарахад сахал дээр баярлан "За тэгнэ эмээ" гэсээр хоцров. Тэр цагаас хойш 10-аад жил өнгөрч Эрдэнэсан 23 хүртлийн буурал ээжээсээ алхамч холдсонгүй. Эхэн сахалт нөхрөөсөө салж дахин өөр хүнтэй дэр нэгтгсэн боловч олигтой амьдрал олсонгүй явсаар өтөлжээ. Эрдэнэсан намар хавартаан хоол нэмэх ааруул өрөм аар сархын базаан их дээрэн очихоор явдаг боловч 5 хонолгүй буцаад л ирнэ. Эр өсөж эсгий сунаж малднуудтай ажилд чамбай эдэр сайхан залуу болж танигдахын аргагүй хувирчээ. Буурал ээжтэй төшөг болж нүмер хишгийг нь хүртэн дэм дэндээ сайхан амьдарсаар эмээ 80 насыг зооглон нас биед хүрсэн залуу анхны хайрын учралтайгаан золгожээ. Найрын зүүн талд суусан төрсөн ижийн арх уухгүй гэж өөртөө амлаж бие барин цомцойн сув. Найрын голд суусан буурал ижийн уйлж өмөрөхгүй гэж өөртөө амлаж бие суллан цэмбийн сув. Хүүгийнхэн өмнө сэтгэлийн нөмөр тэрэлсэн хоёр ээж олныг харснаас онцох таан дордорон нэмсэглэн сууцгаалаа. Төрсөн их гинт хүүгийнхэн гарыг хараад сэтгэлийн хүлээс алдууран уйлах шахав. Эрдэнэсэн аавынхаа бүгжийг гартаа зүүсэн байхыг ажигласан эхийн сэтгэл яахан өмөрөхгүй байх вүлээ. Шаналн халаглаж өөрийгөө дотгошоон чихжээ. Өөцийн чинээ хүүдээ баярлан цээжин дотроо аяархан мэгшив. Анх айлын бэр болоод цагаан гисгийн дээрс бууж байхад хадам аав ээж хоёр нь тэдэнд хос бэлзэг хуруунд нь хийж өгснийг Эрдэнэсангийн ээж эргэн санаад дэмийл өөрийгөө чимхэж сув. Туулж өнгөрүүлсэн ирээ цээргүй амьдрал дур зоргоор нь туучиж илээсэн болчимгүй замналаан бодоод галзууран хашгирмаар санагдлаа. Гэвч найрын жудаг түмний харц дууны шуранхай түүнийг номхотгон хүлжээ. Нөхрөө өөд болсноос хойш нэг бүгжийг нь архинаас үрж нөгөөхийг нь ололгүй тэр чигээрээ мартсан байж л дээ. Гээгдээгөө бүгж ихийнхэн сэтгэлийг нэвт гэрэлтүүлэн цаг холын гэгэн бодол гуниг зовлон алдаа харуусал ухаарал сургамжийг цацраан гэрэлтэн. Хүүдээ үнэхээр их баярлалаа. Баярлалаа хүү минь. Буурал ээжээ болж бүү бүхнийг дотроон бодож байгаа тул бусдаас тайван сууж хүү бэр хоёрын духан дээр үнсээд ерөөлөн хайрлаа. Хэмээ хүүхэд байх их хэцүү. Ямар ч бэр хүч байхгүй. Зодуулахдаа эсэргүүцэх чадалгүй учраас зөндөө их өвддөг. Өдөржин гуйлга гуйхад хүмүүс мөнгө өгдөггүй. Хүүхэд хөдөлмөр хийж чадахгүй болохоор яаж чаддаггүй. Тэгээд их өлсдөг. Хүүхэд мөнгөгүй болохоор өмсөх хувцас идэх хоолгүй. Өөрийгөө авч явах чадалгүй. Ухаан суугаагүй болохоор ээж аваахан гарыг л хардаг. Ээж аав байхгүй бол хүүхэд ямар ч хүчгүй. Хүүхэд хайраас гадуур бол хичнээн сул дорой билээ. Эрдэнэсэн хүүхэд байхтаа нулимсан залгин байж хэлж байсан үгсийг буурал ээж нь ямагт санан хүүгээ дотроо өрөвдөж нэгийг байтугайг бодож явдаг байлаа. Харин одоо хүү минь хүчтэй. Хэний ч гарыг харахааргүй том ирэ болсон. Ардын дууны үг алаг зүрхний цохилго тэмтрэн шуранхайлна. Алтан бүгжний толион дээр ганц нулимс шүүдэр мэд тунаж тогтсноо бөмбөрөн унлаа. Бүрзгэр амьдрал дахиж ирэхгүй гэсэн шиг шив шинээр гэлэлцэн.